нөгөө пэшн маягийн юу нэг аятайхан болсон байна. Амт нь ерөнхийдөө энэ төрөний хин сэргэлэнгийнхтай жоо ойролцоо болсон. Тэгээд юу пүрэв сүрэнгээс нэг юм асууя гэж бодлоо л да. Ягаад тэгэхээр гадаа жоохон сэрүүхэн болоод ирлээ. Тэгэхээр халуун коктейл гэж бас байдаг болоо тий. Тэр талаар жоохон ярьж өгөөч гэж асуусан. За халуун сүв орсон коктейл байгаа. Янз янзын коктейл байгаа л да. Ер нь монголчуудын хамгийн их нийтлэг хэрэгэлдэг нь. Нийтлэг хэрэгэлдэг нөө. Да үлийн хүүд гадаас хасах 30 байж хаад хэрэглэх нь шүү дээ тий. Юу байгаа шүү дээ. Халуун коктейл гэдэг юу ба шүү дээ. Кофен дээр юу гэдэг. Коньяк хийгээд ууж болтой. Тэр бол халуун коктейл юу гэж болно вэ? Яар нь сонсчихсан л да. Кофен дээр ч юм уу, баг үзэн дээр ч юм уу, ром юм уу, ёо коньяк гэх нэг ханаад манаданд уудаг юм уу гэх тээ. Тийм эмчилгээний ч юм уу тийм байж болох болно. За. За гандлах шигчүүд хамгийн сүүлд оролцож байгаа оролцогчтой ер нь айгуу даваа тал байгаа л нөгөө хэд нэг нүдэн дээр чи хийгээл тэр оронд бол бас талууд дээр нь ажиллах боломж байгаа. Тэрийг нэг сайн гаргахгүй байх юм. Сая одоо ингээл бус нь бүгд л ингээл хийлээ те. Классанд мөстэй. Тэгэд шотоо ашиглаад те шотны ондоо бэлэн байсан. Бас нэг шот маягийн баг сая ингээл хүүтэн байлаа гэж хэлжсэн бас санаа хэлээ л шүү дээ. Болж игэл дээр нь ром идэх юм хасаагаад өгсөн болоос. Илүү. Тэрийг тэр талаараа ер нь чи өрсөлдөөн те. Нэвтрүүлэг тэрийг бас боломжтой өөртөө аягүй сайн даваа талаа ашиглах хэрэгтэй. Даваа талаа сайн ашиглах хэрэгтэй. Одоо ингээл энэ гурав чи ерөнхийдөө ойролцоол харагдаж шүү дээ. Ерөөсөө ялгаа. Тэнгүүт яг гласс цөөхөн байгаа нэг дутагдал бий ч гэсэн. Гэхдээ одоо шотыг ашиглаж болно те. Одоо ликор чи сая калууга ашиглаад ерөөсөө юу ачлаа шүү дээ. Яг л Black Rush хийсэн үү те. Тэгээ бүгд л Black Rush хийгээл явчихсан. Эсвэл энийг юу яаж бол? Ер нь шотоор хийсэн бол илүү яасан. За шүүгчтэй маш их баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн оролцогч байла. Пүрэвсэрэн Black Pearl ресторанаас төлөөлөн оролцож байгаа. Пүрэвсэрэндээ тэмцээн оролдоонд амжилт хүсье. Ер нь бармаа бартендер хүмүүс ер нь тийм одоо арх дарс ликорны тухай түүх том намтар тэгнээс бүгдийг мэдэх хэвээр мэдчих хэвээр юм. Байнга судалж явж байгаа хэвээр. Тэгж судалсны үндсэн дээрээс тэгээд ямар ликор нь юутай цогцгоо ямар төрлийн сироп нь ямар архитектура цогцгуудыг сайн гаргаж өгнө л дөө. Тэрийг мэдэрнэ өөрөө мэддэг болно цаашдаа. Бартендер реалити шоунд бүх эмэгтэй барменуудаа төлөөлөн оролцсон зоригтой ч гэж хэлж болох ганц эмэгтэй оролцогч маань эрүүл мэндийн шалтгаанаас болоод өөрийн хүсэлтээр тэмцээнийг орхисон юм. Эмэгтэй хүний нямба няхуур зан чанараа тэмцээний туршид хийж гүйцэтгэсэн даалгавруудаа шигтгэж байсан. Хэдийгээр шоуг орхиж байгаа ч гэсэн цаашдын бартендерийн ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Энэ цаашдаа бас хамт явсан бол нэлээд юм сурахаар байсан. Энэ үртэл явсан ч гэсэн сурсан. Тэгээ одоо сурсан бичсэн зүйлээ цаашдаас хөгжүүлээд нэлээд сайн бартендер болно л гэж бодож. Монголд анх удаа мэргэжлийн бартендеруудын энэ тэмцээн зохион байгуулж байгаа ресторанцын менехэн болон SBN телевизэнд баярлалаа. Бүцэн оролцогчдод амжилт хүсье. За баярлалаа. За. Шилдэг гэдгээ харуулахаар оролцож өрсөлдөж байгаа бартендерууд бас нэгэн өөр коктейл хийх даалгавар авлаа. Тэр нь юу вэ гэвэл зэрэгцүүлж тайсан шар айрганд ямар нэг төрлийн бүтээгдэхүүнийг Dr Pepper шотнуудад хийж түүнийгээ нэг үйлдэлээр унгаах ёстой. Тэгэхээр энэхүү даалгавраар шар айраг ашиглаж ямар коктейл хийж болдгийг одоо харцгаая. За тэгэхээр хамгийн ихний оролцогчийг өрж байна. Од пивний бокаланд пив хийсэн байна. Нийтдээ 6 ширхэг пивний бокаланд пив хийсэн байна. 5 ширхэг шот байна. Ямар учиртай гэдгийг бол гандлага шүүгч маань тайлбарлах бах.
Dr Pepper шот байгаа. За. Энэ шотонд бол виски ин тэгээд пив рүүгээ. Одоо ор чадраа гаргаж хэрхэн хийхийг л харах. Яа. Тийм талаар байна да. За амархан уу? Амархан. За амжилт хүсье. За даалгаврыг хэр амжилттай биелүүлсэн гэж бодож байна. Хийдэг юм байлаа. Хийхэд бол За шүүгчдийн үнэлгээг сонсно. Шүүгчд маань даалгаврыг хэрхэн яаж биелүүлв? Дүгнэлтээ хийх баха. Даалгаврыг амжилттай биелүүлээ. Хэлэгч үг алгаа. За баяр хүргье. За шүүгчдэд хэлэлцүүл байна уу? За хэлэх. За шүүгчдрийг бол үнэхээр халмааруулж ядлаа. За одоо баяр хүргье. За ер нь саяны үзүүлбэрийн талаараас телевиз үзэгчдэд бас мэдээлэл болгоод өгөхгүй энэ ямар учиртай юм бол одоо энэ яг юунд нь хэрэгтэй зориулт нь яг ямар учиртай байд юм бол энэ пивний амтыг бол хатууруулах гэж өөрсдөө ингэж хийдэлтэй. Ингэж хийж арай хатууруулад түргэн үйлчлэгийн түргэсгээд амтын ч гэсэн өөрчлөөд амт нь хэрэг өөрчлөгдөх бол одоо виски пив хоёр хэр чинь нэлийн чанал болно л та. Тийм ээ тий. Ер нь хоёрыг уухад бол нэлийн хил амт алтрах нь шүү дээ. Тэг нэгийг уухад л юм хангалттай л та. За амжилт хүсье. За. Dr Pepper shot гэдэг тэр бол алдартай. Dr Pepper shot бол тийм олон массаар нь хөвгдөг тэр shot-ыг галтаагаал хөө гэж тэгж өгдөг. Ер нь тэрийг хийцэн байх зүрээ хийдэг байх. Тийм хүмүүсээ дөргиж захта яг хийж үйлчлээд сонирхолтой байдаг. За дараагийн оролцогчийг урьж байна. Square Grill Pub-аас төлөөлөн оролцож байгаа мөнх билэг. За мөнх билэг даалгаврыг бол ойлгоцсон тийм ээ? За эхлэх үү. За.